За hi guys 6 өдрийн хичээл. За өнөөдөр бол захиалгын төрлүүдийн талаар ярилцсан. Market order, pending orders, buy sell limit stop гэдэг. За тэгэхээр захиалгын төрлүүдийг бол ерөөхдөө нэг 3 хуваачиж байгаа. За market order, instant buy, instant sell гэдэг бол одоо байгаа маркетинг тухайн үед одоо та дарах үеийн байгаа маркетинг үнээр шууд худалдаж авах, зарах энэ үйлдэлүүдийг бол instant buy sell гэдэг гэж үл нэрлэж байна. За тэгэхээр limit order гэдэг бол за энэ цэгт ирэхлээр би худалдаж авна гэдэг тохиргоо хийхийг бол buy limit гэж нэрлэдэг. За энэ цэгт ирэхээр би эндээс зарна шүү гэдэг захиалга өгч байгаа тохиолдолд sell limit гэдэг зүйлийг бол хийдэг байх нь. За тэгэхээр buy stop, sell stop гэдгийг цааш нь дэлгэрүүлээд яг зургаар харахгүй бол бас та ойлгохгүй байна. За саяны limit order бол та хэд хэлсэн те sell limit тэнд тавьдсан байлаа гэж бодоход те тэнд ирээд доошоо унахад та ашигтай гарна гэсэн үг. За buy limit энд доор тавьдсан байхад тэнцээ чин очих юм бол таны арилжаа чин биелээд буцахтаа та ашигтай болно гэсэн үг. За ийм ойлголт байгаа. Энэ бол хамгийн одоо түгээмэл зүйл шүү дээ. За би одоо нэг за зүгээр нэг найзтайгаа тохиролцоо хийж гэж бодъё л та тий. За нэг утас авах чинь тий. За iPhone авах чинь $1000. За тэгвэл чи надаа юу яаж байгаа нэг $950 төгрчөө гэж тохиролцоо. Чи 950 өгөх юм бол би авна шүү гэж тохиролцоод тий. Тэгээ нөгөө хүн чинь магадгүй за 950 та аваа гэх юм бол таны одоо buy limit чинь бараг биелж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гих мэтчлэн ийм энгийн жишээ рүү ер нь буулгаж өөртөө ойрхоноор буулгаж авахыг бодорой. Тэгээд энэ бол нөгөө сүртэй нэр томьёо юм шиг хэрнээ яг агуулга бол нэлээд ийм эргэн тойрны амьдралд ийм ойрхон байдаг ийм зүйл байгаа шүү. Тэгэхээр за market order буюу одоо нөгөө current price гэдэг чинь тэгэхээр яг түрүү хэлжсэн instant buy, instant sell бол яг одоо байгаа ханшин дээр худалдаж авах, зарах захиалгыг өгдөг төрлийг бол энэ instant buy бол instant sell гэж нэрлэдэг байгаа шүү. За энэ stop order-ууд бол ерөөхдөө ингэж байгаа тухайн цэгээс одоо юу гэдэг юм те. За ингээд жишээ рүү буулгах гэж үзье заяа. За юу гэж бодъё л та. Та ингээд юм авмаар санагдаад тэгсэн чинь за тэгэхээр арай хөтлөөх гээд байна. Энд дэр жоохон жишээ жоох хэцүү юм байна. За ер нь бол ингэж байгаа. Одоогийн ханш бол одоо энэ buy stop хэсэг дээр одоогийн ханш бол 19000 байгаа. Тэгэхээр нөгөө market structure буюу зах зээлийн бүтэц гэдэг зүйл бол байдаг. Тэгэхээр зах зээлийн бүтэц эвдэрсний дараа би худалдаж авна гэх юм бол buy stop гэдэг энэ захиалгыг бол өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ 19000 гэдэг одоогийн ханшин дээр та байгааг харчаад за энэ дээдлийн орой буюу зүүн дээдлийн орой буюу энэ high цэгийг бол эвдэх хүртэл нь за ингэж таад таруулъя. Энэ те энэ high цэгийг эвдсэний дараа би худалдаж авна гэдэг ийм захиалгыг бас өгөх боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр энд та buy stop гэдэг энэ захиалгыг өгөх юм бол таны захиалга ханш ингэ явж байгаад энд ирэхэд биелээд тэгээ дээшээ явхад таашигтай гарна гэсэн үг. За яг эсэргээрээ те. За одоогийн ханш 20000 байлаа гэж бодоход за энд market structure эвдэгдэх үе буюу энэ хэсэгт бол би sell stop буюу энэс доошоо орж ирэх юм бол би зарнаа гэдэг захиалгыг өгөхийг хүсэх юм бол sell stop гэдэг энэ захиалгыг бол өгөх боломжтой байх нэ. Тэгээд таны захиалга ерөөхдөө энд билээ гэж бодоод энд биелээ дийшээ ашигтай гарна гэсэн. За ийм захиалгын төрөл бол байдаг шүү. За ингээд хэдүүлээ юун дээрээ trading view дээрээ ер нь бол захиалгын төрлүүдийг бол угаасаа цуг лайв хийгээд явж байгаа тийм. 3 дахь өдөртөө би лайв, 2 3 4 дахь өдөр бол одоо манай VIP лайв Discord дээр бол явж байгаа. Тэгэхээр лайваа үзээд миний яриад байгаа зүйлүүдийг бол маш сайн ойлгоно. Тэгээд миний хувьд бол түрүүн хэлсэн энэ market order, current price буюу одоо байгаа ханшин дээр арилж байгаа бол дандаа нийдэг. Энэ лимит захиалгыг бол өгөхгүй байхыг эрмэлздэг. Яг тэгэхээр лимит захиалга бол илүү том дансан дээр илүү бага лотоор орж байгаа ч юм уу том дансан дээр тохиромжтой. Яг тэгэхээр тухайн цэгийг бас хүчтэй хөдөлгөөнөөр ингээд амар илүү дараад явах бас боломжтой байдаг учраас ер нь жоохон оновчгүй захиалгын төрлүүд гэж би боддог. Тэгэхээр би бол яг хард сууж агаад арилж байгаа нэгэд хард сууж агаад хаачдаг гэсэн үг. Эсвэл
Brickhaven буюу stop loss-ийнхаа level-ийг дээр нь одоо ашигтаа тавиад тэгээ арилжаагаа ингээд орхих байдлаар арилжаагаа хийгээд явдаг. Тэгэхээр би бол бусад захиалгын төрлүүдийг бол та хэдэд бол нэг зүглэхгүй. Ер нь бол дэмий гэж би өөрөө боддог. Тэгэхээр яг хар зууж байгаа л ороод хар зууж байгаа л гарсан хамаагүй эрсдэл багтаа байдаг шүү гэдгийг хэлье. Тэгээд за ингээд өнөөдрийн хичээлээ дуусгая.